болгоно нөхөн төлжиж ургаж байдаг энэ баялаг алуу. Мөө гэдэг энэ гайхамшигтай зүйл рүү монголчууд манаас дэлхийдээ хөл нийлүүлээд орохгүй бол энэ тосондоо бол манай Монголд чинь 12 зүйл байгаа шүү дээ. Нэгийг дээш нь хаваад тавьчихдаг чинь. Хөрс механик гэмтэлд ороход тэр нөгөө мөөг ургаж амжихгүй гэмтэх. Энэ сайтын зорилго бол ерөөсөө таны мэдүүлэгтэй мэдээллийг хүргэх юм. Хөндлөжүүлчих юм бол Нобелийн шагнал авах хэмжээний тийм алдартай болчиход байгаа байхгүй юу? Мөг зөвлөж. Одоо манай Монголын дэв бүтцийг л бид нар бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр дэв бүтцээр эдийн засгийн ямар их ажилд холбогдолтой байгааг нь бид яриад өгч шүү дээ. Тийм. Мөг бол одоо гайхамшиг үүрэгтэй. Махнаас 2-3 дахин. За сайн байцгаана уу, ингээд мөнхтэй яриа подкастын манай ээлж нэгэн дугаар эхлээд бэлэн болоод байна. За энэ удаагийн манай дугаарт Монголын тармил мөвгний нэмэн үртгэн сүлжээ төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Смүх Жаргал оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За би тэгээд мөөжгийгөө энэ удаа урьдаг нь хоёулаа илүү нөгөө мөөг үйлдвэрлэлийнхаа талаас энэ кластраа өөрөө ч одоо ингээд яг зорж яваад байгаа энэ кластрын чиглэлээр энэ мөнгөний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг нь шүү дээ. Энэ чиглэлээрээ жоо ярилцъя гэж энэ удаагийн подкастт урьсан. Тэгээ магадгүй бас мөөгийг сонирхож байгаа, мөөг тариалахыг хүсэж байгаа ч юм уу те. Олон энэ асуултуудыг тавьдаг хүмүүст манай л их хэрэгтэй мэдээллүүдийг хүргэсэн подкаст байх болов энэ удаагийн дугаар байна гэдэг. Урьлаа. Тэгээ урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр саяхан өнгөрсөн хугацаанд одоо энэ Монголын тармил мөнгөний нэмэн үртгэн сүлжээ төрийн бас байгууллага маань хурлаа хийлээ. Тэгээд ерөнхийдөө тайлан төлөвлөгөө ярилцлаа, амжилттай боллоо гэдэг нэг мэдээлэл ивжсэн. Тэгэхээр хоёулаа эхний ээлжинд яг энэ төрийн бас байгууллагатай холбоотой шин сонин үйл явдлууд юу байна? Энэ талаараа жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? Аа. За Монголын тармил мөнгөний нэмэн үртгэн сүлжээ гэдэг аягүй урт нэртэй тий. За манай байгууллагын төрийн бас байгууллага бол одоо мөнгө үйлдвэрлэх гэж зорж байгаа тий. Тийм хүмүүсийн одоо нэгдлэр 2020 онд анх байгуулагдчихсан. За тэгээд 20 цэрийн тухайн үед бол бид нар 21 онд 3 ажлыг төлөвлөж бичиж одоо төслүүдийг нь боловсруулсан. Тэгээд яг энэ 3 ажлынхаа хүрээнд энэ жил бол нэлээд бас ажлууд амжууллаа. Тэр талаараа танилцуулъя. За бидний бол гол зорилго бол ерөөсөө одоо Монголын үйлдвэрлэгч нарыг айгүй ур чадвартай болгох тий. Мөнгөний бизнес эрхэлж байгаа хүмүүсийг тийм ээ хамгийн богино замыг туулаад өөрийнхөө одоо бизнесийнхаа ашигт хүрсэн ийм ур чадвартай, байгаль дээлтэй технологитой ийм үйлдвэрлэгчд болгож одоо бойжуулах, хооронд нь холбох, сургах тийм энэ ажлуудыг зохион байгуулнаа гэсэн ийм зорилготой. За бүр алсын хараад бид нар ер нь дэлхийн эмийн мөнгөний кластерт нэгдэх юмсан. Хүмүүсээ энэ одоо бэлтгэх юмсан гэсэн юм бол алсын хараатай ажилдаг. За тэгэхээр бид нар бол нэг 5 жилийнхаа төлөвлөгөөг гаргасан, стратеги төлөвлөгөө. За энэ дээр бол бид нар орон нутагт одоо чиглэсэн орон нутгийг хөгжүүлэх тийм ээ. Одоо мөнгөний төслүүдийг, кластерын төслүүдийг хэрэгжүүлээ, 3 төсөл хэрэгжүүлээ. За мөн одоо энэ 5 жилийнхаа хугацаанд бол одоо экспортлох мөнгөнийхөө технологиг гаргах, экспортын 3 төслийг хэрэгжүүлэх гэсэн юм зорилготой ажиллаж байгаа. За 21 он бидний эхний жил ахна шүү дээ. Энэ жил бол бид нар JICA-гийн JICA Mom Map ABC гэдэг төслийн хүрээнд бол нэг 50 сая төгрөгийн санхүүжилт татаад за Shiitake мөг тариалах судалгааны ажлыг бол эхлүүлсэн. За. Тэгэхээр 22 онд монголчууд Shiitake мөг тариалах сургалтандаа суугаад тариалаад явна гэсэн үг. За нэгдүгээр ажил бол энэсээ хоёрдугаар ажил бол үндэсний стандарт гэж юу байхгүй байна. Шампиньон мөгтэй холбоотой 2хан одоо стандарт байна. Бусад мөнгөний төрлүүд дээр байхгүй байна. За тэгэхээр зэрэг энэ одоо үндэсний стандартыг боловсруулах хэрэгтэй юм байна гэдэг ингээд ажлууд төлөвлөлт явж байна. За 3 дугаар чухал ажил бол юу байсан бэ гэхээр одоо 16-аас 20 онд үйл ажиллагаа эхэлсэн хясаа мөнгө тариалж эхэлсэн үйлдвэрлэгчид маань байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэгчтэй нэгдэж байгаа нийлүүлж аваад одоо эхний төслийг хэрэгжүүлье. За яагаад үйлдвэрлэгчид тустай ажиллах ёстой тийм ээ ажиллахад ямар асуудлууд тулгараад байна. Нийлээд ажиллавал ямар одоо боломжууд гарч ирээд байна гэдгийг нь бид нар одоо гаргаж ирж ухамсарлуулж ойлгуулад төлөвлөөд одоо эхнийхээ төслийг хэрэгжүүлээд эхэлсэн явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр би яг энэ саяны юун дээр нь энэ төслийн яг энэ доторх энэ оролцогч нарын талаар жоохон дэлгэрэнгүй асуумаар санагдлаа л да. Одоо ингээд бид нар бол өмнө нь бол нэг хүн
аль болох бүх юмаа хийдэг нэг тийм төгс перфект бүх эрсдлийг өөрөө Чаддгүй юм байхгүй. тэгж их үздэг байлаа шүү дээ одоо тий. Тэгээ өөрөө бол яг энийг одоо буруу систем юм байна. Аль болох яг энэ экосистемийг тий тасралтгүй ямар нэгэн эрсдэл бага тэгээд энэ илүү их үр өгөөжтэй ажлыг бол бүгд нийлээд ингээ ажиллах талаар энэ кластерын системийг яриад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ кластерын систем маань яг доторх энэ оролцогчд нь ямар хүмүүс байх юм, ямар бүтцтэй зохион байгуулалтаа явж байгаа. Кластерын энэ төслийг эхлүүлэх шалтгаанууд байгаа байхгүй. За нэгдүгürt бол дан дангаараа манай үйлдвэрлэгчид бол ажиллаж эхэлсэн. Энэний талаар 16-аас 20 онд хясаа мөнгө тариасан нөхдүүдийн одоо судалгааг бид нэр хийсэн байж байгаа. Энэ судалгааны үр дүн бол энэ төслийг бичих одоо гол шалтгаан болсон. Юу гэсэн үгүй гэхээр зэрэг нийтдээ одоо энэ салбарт нэлээдгүй бас хөрөнгө оруулалт хийгдээд хүмүүс хөдөлмөрөө зарцуулаад ингээд ажиллаа. Гэтэл өнөөдөр зах зээл дээр одоо хэрэглэгчид хясаа мөнгө авч идэггүй тийм ээ олдоц байхгүй хэвээрээ байсаар л байна. За тэнд асуудал гараад байна тийм үү? Ямар асуудлууд гарсан гэдэг бид нэр жагсааж гаргаж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг яг түрүүний хэлсэнчлэн одоо жишээлбэл би Мужиг органик компанийг байгуулад 320 м2 ажлын талбай түрээслээд бүх юмаа өөрөө идэг супер эмхтэй болох гээд ингээд үзлээ л дээ тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө л санхүүгийн хувьд бол баланс хасахтай. Яагаад айгүй олон юм зардал өндөртэй. Ганцхан энэ мөгний энэ төслийн хүрээнд ч биш ер нь энэ хөдөө аж ахуйн салбарын бусад одоо үйлдвэрлэлийн салбарын хувьд яг асуудал проблем ер нь адилхан л та. Тэгэхээр зэрэг айгүй олон жижиг үйлдэл хийнэ гэж айгүй олон зардлууд гарна гэсэн. Тэгээ эцэст нь явж нэг л борлуулалт хийдэг. Борлуулалтын орлого нэг байхад зардал 6 байдаг ч юм уу тий. Ингээл ерөөсөө баланс асах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг субботник хийгээд байдаг. Тэгээ яг аль нэг хэсэг дээр нь мэрэгшиж мундаг болж чадахгүй байгаа байхгүй. Мэрэгшиж одоо юу гэдгийг нэг л үйлдэл хийдэг компани бол тухайн зүйлээ маш сайн хийдэг болно. За тэгээ маш олноор нь хийдэг болно. Өртөг буурна. Гэл ингээл амар олон юунууд гарч үр ашигтай юм. Гэтэл жижигхэн үйлдэл хийдэг олон үйлдэл компани үед бол энэ дээр нэг ажилчинтай, энэ дээрээс те нэг төсөвтэй нэг төсөвтэй нэг зардалтай. Гэхдээ эндээс мөнгө олохгүй. Энд чинь ингэж явсараа эцэст нь бүтээгдэхүүн болно. Тэгээ тэр нь л борлуулалт юм. Тэгээ тэр борлуулалтын орлогоос нэгдүгээр хэсгийг санхүүжуулна, хоёрдугаар хэсгийг санхүүжуулна, гурыг санхүүжуулна, төгөөлтөд санхүүжуулна, борлуулалтад санхүүжуулна гэл ингээл айгүй олон жижиг зардлууд айгүй өндөр гараад идэг учраас жижиг үйлдвэрлэгчид ерөөсөө айгүй урт замыг тулаад байгаа байхгүй. Тэгээ нэг аль нэг хэсгээр асуудал үүсээд тэгээ сөхрөө унцдаг тий. Тэгээ аль нэг нь супер биш нөгөө хүн чинь. Зургуулгын жигдгээ ингээд нэг жоохон гэсэн баг ингээд жоохон хийчихдэг тий. Аль нэг дээр нь үнэхээр супер биш. Тэгээ эсвэл нэг хэсэг дээр нь анхаарч хахад нөгөө хэсэг дээр нь алдаа гарч идэг тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ үйлдвэрлэлийн энэ олон одоо гинжин хэлхээ буюу нөгөө нэмэн үртгийн сүлжээ болгон дээр л ерөөсөө нэг үйлдвэрлэгчийг эсвэл нэг хэсэг үйлдвэрлэгчийг зааж өгөөл тухайн хүнийг л яг тэр сүлжээний тэр хэсэгтэр айгүй мундал болгох хэрэгтэй байхгүй. Тийм мэрэгжлийн ур чадвар. Тэгэхээр энэний зорилгоор энэ төрлийн бас байгуулагдсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм нэгдүгээр шалтгаан бол тэр. За хоёрдугаар шалтгаан бол юу вэ? Бидэрт айгүй их боломжуудыг бид нар авч чадахгүй байна. Жишээлбэл одоо хөдөө аж ахуй яамн дээр мөнгөний чиглэлийн одоо сургалтууд, квотууд ирдэг байсан байна. Өмнө ирдэг байсан. Тийм 10 жил ирсэн юм шиг байна. Тэгээд тэр сургалтууд бол ерөөсөө засгийн газрын хятадын засгийн газрын тэтгэлэгтэй бүх зардал нь цаанаасаа ийм сургалтууд. Тэгээд эндээс ингээ 10-10-аараа 20-20-оор хүмүүс явсан. Тэгээ эргээд ирсэн. Тэгтээ энд мөнгө хөгжөөгүй. Таримл мөнгө хөгжөөгүй. Шалтгаан зорилтод биш хүнийг явуулчихдаг байхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ төрлийн бас байгууллага жишээлбэл бид нэр одоо яам дуудургаан саналаа тавиад өөр бас эдийн засгийн нөгөө хоёр улсын хамтын ажиллагааны эдийн засгийн байгууллагууд байна. Тэднэр дээр ирж байгаа энэ квотууд тэр байгууллагуудаар саналаа тавиад яг үнэхээр хийх гээд байгаа хүмүүст бид нар энэ квотыг өгмөр байна, сургамаар байна гэдэг ч юм уу тий. Энэ боломж авалж авмаар байна. Хоёрдугаар бид нар одоо үндэсний стандарт боловсруулна гэдэг чинь аль нэг компани ажил биш байхгүй юу? Тэрийг даахгүй шүү дээ. 2 хүн компани, 3 хүн үнэтэй, 6 хүн үнэтэй компани ямар орон тоогоор үндэсний стандарт боловсруулах вэ? Ямар зардал хаанаас хэн босгохгүй тий. Тэгэхээр зэрэг үйлдвэрлэл хөгжих шаардлагатай стандарт байх шаардлагатай. Тэгэхээр энийг боловсруулахын тулд төрийн бас байгууллага ажиллах гэдэг байна. Тэгэхээр урд нь бол ингээд үйлдвэрлэгчид дандаа өөрийнхөө кармаг тэмтэрч тухайн асуудлыг одоо шийдэж судалгаагаа хийж байна. Кармагаа тэмтрээд нөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж जैन тий маркетингаа хийж जैन тийм үү борлуулалтаа тий гэтэл төрийн бас байгууллага байгуулснараа бид нар
2 кармагаа тэмтрэх, 1 кармагаа тэмтрээ, 1 карманы чинь одоо нөгөө зардлыг болол төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж бид нэр одоо бүрдүүлж чадхаар харагдаад байгаа байхгүй. Жишээлбэл одоо энэ хясаа мөнгөний энэ төсөл дээр сая нөгөө Жайкагаас бол нөгөө маркетинг дээр нь 5.8 сая төгрөгийн санхүүжилт бид нэр авч байна л та. Тэгэхээр энэ 5.8 сая төгрөг бол энэ төслийг сурталчлах, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой маркетинг хийн тийм үү? Хоёлаа тэрэн дээр ажиллана тий. Тэгэхээр зэрэг энэ юун дээр болол жишээлбэл нөгөө энэ 5.8 сая төгрөгийг хүртэж байгаа хүмүүс нь хин юм бэ гэхээр зэрэг ерөөсө үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх замыг л төтө болгож штэ ойлгуулж штэ тий. Тэгэхээр буцаад үйлдвэрлэгчд буюу одоо энэ төрийн бас байгууллагын гишүүд үр шимийг хүртэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгө бол Жайкагийн төслөөс бид нар боцолтгүйгээр өгч штэ. Тийм ээ? Энэ төслийг дэмжиж. Тэгэхээр зэрэг төрийн бас байгууллага ач холбогдол энэ бол энгийн жишээ бол юм байна. Ингээд цаашлах юм бол олон юмуд байна гэж хэлдэг. За тэгэхээр одоо яг ингээд кластер маань ингээд хясаа мөнгөдөр чинь ингээд байгууллагдлаа гэж үзье л да тий. Тэгэхээр яг энд маань яг гишүүд нь яг ямар оролцогч нар байж гин тий. Энэ гинжи хэлхээсүүд яг ингээд хэлхээс болгоноор нэг гоё тайлбарлаад хэлээд өгөхгүй тий. Тэгэхээр зэрэг одоо энэ 21 оны одоо 3 ажлын нэг нь бол одоо төсөл юм аа. Тийм ээ, бизнес төсөл юм аа. За энэ төслийн үед бол нэгдүгээр төслийн үед бол одоо хясаа мөнгө орон нутгийг хөгжүүлэх кластерын төсөл гэдэг нэртэй. За энэ төслийн оролцогчид бол онцлогтой урд нь хясаа мөнгө тариалж исэн болоод хясаа мөнгөнд зориулаад үйлдвэрийн байраа бэлтцсэн тий. Одоо удирдлын чанартай ажиллаж исэн гэх мэт одоо хүмүүс урд нь туршлагатай хүмүүс ихэнх нь одоо оролцогчоор орж ирж байгаа. За энэ хүмүүс ямар шалгуураар орж ирж байгаа вэ гэхээр зэрэг төрийн бас байгууллагын гишүүн бол төрийн бас байгууллага нь өөрөө гишүүдтэй үйлчилдэг байгууллага. Та энэ гишүүн бол за гишүүн болсон нэгдүгээр шалгуур болоод тийм ээ гишүүн байх гэж байгаа. Дараагийн ялжинд бол та татвар төлөгч байх хэвээр. Бид нар бизнесийн харилцаанд орно. Энэ төсөл бол бизнес төсөл тийм үү? Тэгэхээр зэрэг та татвар төлөгч байх хэвээр. Нөгөө талаар бол яг энэ бизнесээ ойлгоцсон урт хугацаанд ажиллах, үйлдвэрлэлээ босгох зорилготой ийм л хүн байх хэвээр. Гэх мэт ингээд шалгууруудыг бид нар ингээд тавиад тэгэхээр эхнийхээ төслийн оролцогчдыг бүрдүүлээд явж байна л да. За энэ төслийн одоо ерөнхийд нь ярих юм бол энэ төсөл маань 5 жил хэрэгжих төсөл. Нийт хугацаанд 5 жил хэрэгжинэ. За тэгээд 10-аад одоо татвар төлөгч буюу одоо энэ салбарт ажиллах бизнес эрхлэгчид оролцсон. Энэ төсөлд оролцогчд нь бол 10-аад оролцогч. За төслийг дэмжиж байгаа байгууллагууд мэдээж хэрэг төрийн бас байгууллагын төслөө дэмжиж, удирдлага дээр нь бас анхаарч дэмжиж ажиллана. Өөр бас одоо манай төслийг дэмжиж байгаа байгууллагууд байгаа. Сургууль байгаа, судалгааны байгууллагууд байгаа. За юуны тэгэхээр 10-аад бизнес эрхлэгчийг оролцуулсан төсөл байхад 5 жилийн хугацаанд бид нэг 480 орчим тонн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. За төслийн 10 оролцогч маань ерөөсөө манай одоо мөнгөний нэмэн үртгийн сүлжээний 5 хэсэгт хуваагдаж ажиллана гэсэн үг. За нэгдүгээрт үр буюу мицелийн үйлдвэрлэл дээр 2 оролцогч орж ирнэ. 2 бизнес эрхлэгч. За хоёрдугаар хэсэг буюу субстратын үйлдвэрлэл дээр 3 оролцогч маань орж ирнэ. За мөнгө ургуулах хөлөмжийн хэсгээр 4-5 оролцогч бизнес эрхлэгч орж ирнэ. За тэгээ борлуулалтын хэсгээр 1 компани, 1 бизнес эрхлэгч. За малын тижээл хаягдал дээр бол бид нар шууд малын тижээл рүү нөгөө хайсын мал аж ахуйн сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургуулийн төсөл рүү бид нэр ингээд хаягдлаа бол тийшээ шийднэ. Тэгэхээр зэрэг ерөөсө саяны энэ 10-аад оролцогч бол яг энэ value chain-ыг үүсгэж ажиллана гэсэн. Хуваагдаад орчих нь шүү дээ. Тий. Тэр судалгаа, маркетинг юмнуудыг бол бид нар дотооддоо ихгүй одоо аутсорсинг хийж шийднэ гэсэн үг. Төслийн хүрээнд бол одоо мөнгөний судалгааны ажлыг бол төрийн бас байгууллагын судлаачид гүйцэтгэх нь. За маркетингийн ажлыг маркетингийн эйженситэйгээ ажиллана ч гэдэг юм уу те. Ингээд явах нэ. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол одоо 35-аас 60 ажлын байр тогтмол хангаж байгаа энэ төслийг бол хэрхэн яаж удирдах вэ гэхээр яг удирдлагын хэсгээр бол 5 хүнтэй баг удирдана тий. За энэ хүмүүс бол бүгдээрээ цалинтай ажиллана гэсэн үг. За тэгээ үйлдвэрлэгчид байна гэсэн үг. За тэгээ мэдээлэл харилцаа холбоог бол бид нэр аль өөрсөндөө таарсан аппликейшн хийж одоо шийднэ гэсэн юм төлөвлөгөөтэй байж байна. За тэгээд төслийн оролцогчид маань бол 5 жилийн хугацаанд бол мөнгөний гарцаа нэмэгдүүлж одоо бүтээгдэхүүн хөгжүүлж ажиллана. За тэгээд дээрэс нь стандартыг нотгшуулж ажиллана гэсэн үг.
За хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартыг давж гарах нь байна. Дараа нь магадгүй органик бүтээгдэхүүний стандартыг давж гарах нь байна. Мөнгөний стандартуудыг давж гарах нь байна. Ингээд ирэхээр зэрэг манай одоо энэ төслийн оролцогчид бол маш ур чадвартай, зах зээлд өрсөлдөх чадвартай ийм л одоо бизнес эрхлэгчид болж гарч ирнэ гэсэн үг л дээ. Одоо яг тэр нөгөө гинжин хэлхээсээ юм яг ингээд үгээр нь биш нэг тайлбарлаач. Одоо шинэ за мицэлийн хэсэг бол мөнгөних одоо үрийг тий бий болгоод дараачийнхаа ямар хэсэгт нь яах вэ их үгүй яг нэг бүгдийн шат тараатай тийм ээ. Одоо шинэ тэр субстрат гэдэг маань юугаар хийж байгаа. Тэгээд яг энэ яах вэ гэдэг энэ процессын жоохон тайлбарлаад өгвөл. За энэ 5 шатлалтай энэ манай value chain-ий 1-р хэсэг бол мицелийн үйлдвэрлэл байгаа. За энэ дээр бол одоо мөнгөний бактерийг өсгөрлөнө л гэсэн үг. Гол түүхийн хэд бол авиас байна. Авиас ч юм уу ламбуда байна. За эндээс бол ерөөсөө мөнгөний үр үйлдвэрлэгдэж гардаг. За 2-р хэсэг буюу субстратын үйлдвэрлэл дээр бол сүрэл юм уу модны үрцээ ашиглаад яг бэлтцээ гаргаж ирдэг. Үрээ хийчихсэн бэлтц. За энэ бэлтц бол яг мөөг цохоход бэлэн болчихсон ийм бэлтцүүдийг үйлдвэрлэнэ гэсэн үг. Одоо нөгөө цаад эхнийхээ хэсгээс мицэл авчих нь байна. Тэгээ өөрөөсөө тэр нөгөө хөрсөн дээр нь юугаа мөнгө ингээд суулгачих нь шүү дээ мицэлээ. Тийм мицэлээ суулгачих гэсэн үг. За 3-р хэсэг бол одоо мөнгөний хүлэмжийн хэсэг байгаа. Энэ дээр бол бэлэн бэлтцүүдийг аваад мөнгөө ургуулад за буцаагаад борлуулалтын хэсэг рүү дараагийн шат буюу борлуулалтын хэсэг рүү шилжүүлнэ гэсэн үг. Зарна гэсэн. Мөнгө ургаал цаашаа борлуулалт. Мөнгө ургаал цаашаа борлуулалт. Тийм. Тэгэхээр мөнгөний хүлэмжний дараагийн хэсэг бол нөгөө хог хаягдлын дахин боловсруулах хэсэг байгаа. За энэ дээр нөгөө мөнгөний хүлэмжүүдээс гарч байгаа хаягдлуудаа бид нэр органик бордоо хийх юм уу, ийм био түлш хийх юм уу, тий? Малын тэжээлтэд оролцуулах юм ингээд ашиглана. За тэгээд борлуулалтын хэсэг буюу одоо мөнгөний одоо тармил мөнгөнийхөө брендийг үүсгэж ажиллаж байгаа борлуулалтын компани ажиллах нь шүү дээ. Савлгааны хэсэг орж ирэх нь шүү дээ тэр хэсэгтээ. За ийм байдлаар бид нар бол одоо мөнгө үйлдвэрлэлийн value chain-ийг тооцоолж байгаа. Яагаад нэмүүртгийн сүлжээний чинь гол утга нь 1-р хэсгээр ажиллаа зарлаа авлаа ашгаа нэмлээ дараагийн хэсэг рүү зарж байгаа байхгүй. Ингээд шат болгондоо ашиг орлоготой ажилтдаг бизнесүүд бий болно л гэсэн үг. Тийм. Ингэж багаар ажиллана гэсэн үг л дээ. Ингэж энэ нөө яг эрүүл зөв систем маань бий болж байгаа байхгүй тийм тийм. Тэгэхээр нэгждэр ноогдох одоо нэгждэр ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээч бага тийм ээ. Зардлууд нь ч бага тий. Ингээд ашиг өсөж ирж гарч иж байгаа байхгүй. Тэгээ яг тэр тухайн нэгж маань удаа тусам улам чадвартай болоод илүү ашигтай болох. Өөрийн гэсэн технологи ноу-хау патенттай болоод явах нь шүү дээ тий. Одоо ер нь яг нэг юм мөг одоо энэ юунаас одоо хэдэн үе яг мөг ургаж байгаа одоо тоон үзүүлэлт нэг хилээдсэн шүү дээ. Тийм тэр чинь айгүй чухал байхгүй. Тэр чинь манай шууд ашигын маржтай холбогдож байгаа байхгүй. Одоогийн яг технологи бол 1 тонн субстрат хийхэд бид нэг 25% ургац сурааж байгаа байхгүй. Ургац авч байгаа. Тий. Ашиг нь ч гэсэн нэг 20-25% ашигтай бизнесүүдийг бүтээж байгаа. За тэгээд ингэж нэгдснээрээ бид нэр судалгаагаа тасралтгүй явуулаад 1 тонноос 450 кг мөг 45% ашигын маржтай ажиллахаар бизнесийг л босгох нь энэ төслийн гол зорилго шүү дээ. Тий. Агуулга. Тэгэхээр тэрнлүүл тэмүүлэх тэр судалгааг хурдан хийгээл бодтой яг энэ практик дээр бий болгоол. Тийм. Тэр судалгаа тэр хөгжүүлэлтийн ажлыг зарим нь өөрсдөөсөө мөнгөө гаргаж хийлэг, зарим нь төрөмс байгууллага мөнгө санхүүжилт орж татъя. Ингээд нийлүүлж байгаа нөгөөдгийнхаа төсвийг бүрдүүлэл гэдэг санаа байхгүй юу? Энгийн үгээр хэлэх юм бол зөв. Тийм. Ингэж л одоо ашигтай бизнесийн модель гарч ирэх нь шүү дээ. Энд оролцож байгаа нөхдүүдийн одоо үр ашиг тэгж гарч ирнэ. Тэгээ ингэж сайн системжилж ингэж чадсанараа шалгуурууд тавьж хөгжүүлж чадсанараа хэрэглэгчид бол маш сайхан бүтээгдэхүүнийг стандарт хангасан бүтээгдэхүүнийг тасралтгүйгээр тийм ээ нийлүүлэгдэж байгаа байхгүй хэрэглэгчдэд. За тэгээд энэ дээр бол нэг 35-аас 60 ажлын байр тогтвортой бий болж байгаа. Тийм. Төслийн бол анхны хөрөнгө оруулалтыг 1.2 за нэмэх нь 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. За 5 жилийн дараа бид нар бол энэ хөрөнгө оруулалтыг нөхөхөөс гадна 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж болох. Ийм л бизнесийг одоо бизнес төслийг төлөвлөөд явж байгаа гэсэн. Тэгэхээр бичил нөгөө үйлдвэрлэгчид нэгдээд жижиг бизнесийн урсгал буюу нийлүүлэлтийн сүлжээг бий болгож ажиллана гэсэн үг энэ төслийн хүрээнд бол. Тэгэхээр одоо яг одоо энэ төс шиг ер нь одоо энэ танай төрөмс байгууллагын үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг ямар байгууллагууд дэмжиж тусалж ойлгож хамтарч ажиллаж байна.
За төслийг гэхээсээ илүү нөө төрийн бас байгууллагыг дэмжиж ажиллаж байгаа хүмүүс байна л да. За энэ дээр бол одоо хөгжлийн шийдлийн бэст хөтөлбөрөөс бол манай оролцогчдод хэрхэн яаж төрийн бас байгууллага байгуулах вэ? Дүрм журмаа яаж тогтоох вэ гэдэг дээр сургалт зөвлөмж өгөөд явж байгаа. Цаашлаад бол бид нэр кластрынхаа төсөл төр бас одоо мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөг аваад явж байгаа. За хоёрдугаарт бол МОС-ийн эдийн засгийн тэнхимийн одоо кластрын чиглэлээр сургалт мэдээлэл өгж байгаа инхтүүл багш маань байгаа доктор. Тэгэхээр инхтүүл багш маань бол биднэрт юуны одоо кластрын үзүүлэлтүүд гэж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлтүүдийн дагуу хэрхэн яаж одоо хясаа мөнгө үйлдвэрлэж байгаа нөхдүүдийн судалгаа хийх вэ гэдэг дээр бид нэр зөвлөж ажилласан, үргэлжлүүлээд одоо манай холбооны өдөр зохицон үйлдвэрт орж ажиллана. Мөн дээрэс нь жимс жимсгний холбооны тэргүүн насан жаргалгүй байгаа. Яг энэ салбартаа туршлагатай. За энэ дээр бол одоо биднэрт бол салбарын юу мэрэгчлэлтний зөвлөгөө юмнуудыг бол өгөөд явдаг. За мөн дээрэс нь TC-ийн бизнесийн агсан төвчний сургуулийн дизайн тинкинг бизнес дизайны лаборатори гэж байгаа. Тэн дээр одоо Монголд хөдөө аж ахуйн салбарын кластерыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр бас ингээд зөвлөөд бид нэр ярилцаад явдаг. Гэх мэтчлэн ингээд за хуулийн чиглэлийн бас хувь хүмүүс бид нар дээрээс байгалмаа баасан жаргал гэдэг хуульчтай бол манай дээр зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа. Явж байгаа төсөл маань бол одоо энэ тодорхойш 5 жилийн хугацаатай нэг ийм төсөл байна. За 32 ажлын байрыг бий болгоод за тэгээ 10-аад аж ахуй нэгжүүл ингээд хөл дөрөө босоод цаашдаа өөрөө бие даагаад явчихаар тий. Тэгээд мөөгөө ингээд тариа тэндээсээ цэвэр ашиг ингээд аваад явчих. Нөгөө төслийнхөө зардал бүх юма төлөөд тий. Ийм болно гэж. Тэгээд магадгүй энэрхүү энтэй адилхан төслүүд өшөө олон бас байх юм бол тий. Өшөө олон хүмүүс ажлын байртаа болж олон мөөгчд одоо мөөгний бизнес рүү одоо орно гэсэн үг шүү дээ тий. Юуны Хятадын Шитакигийн төсөл дээр ажиллаж байхад бид нар бол ийм кейс уншиж байсан. Хятадын засгийн газар айгүй уулархаг мууж буюу муужтай одоо газар тариалан эрхлэх боломжгүй тэр муужд бол энэ мөнгөний төслийг бол хэрэгжүүлсэн. 4 жилийн хугацаанд бол тухайн профессор бол одоо багийнхантайгаа 70,000 хүнийг сургасан. Орон нутгаас нь бол одоо тоног төхөөрөмж, ажлын байран дээр нь дэмжлэг болж ажилласан байгаа юм. Тэгсэн чинь одоо маш ядуу байсан нөгөө ядуу орлого багатай байсан тэр мужийн иргэд бол 4 жилийн хугацаанд 6 дахин өрхийн орлого нь нэмэгдсэн юм байна тийм. Айхтар нэмэгдсэн байгаа. 6 дахин гэж байна. 6 дахин нэмэгдсэн. Тэгээ яг олон урт хугацаанд бол тэнд маш том одоо экспортын үйлдвэрлэгчд бий болсон. Тэгэхээр яг энтэй адилхан манай Монголын одоо мөнгө тарихыг сонирхож байгаа хүмүүс зорилгоо тавьсан ч үгүй юм. Эсвэл бол энэ ногоо тарьдаг тариаланч бас энэ мөнгөний салбар руу сонирхоод орж болж байгаа байхгүй тий. Тэгээ мөнгө тариалах юм бол мөнгөний үр ашиг тий тэр эдийн засгийн ач холбогдлыг илүү ойлгох юм бол ийшээгээ орох энэ бизнес руу орох хүмүүс бол нэлээд нэмэгдэх байх л та. Тэгэхээр ер нь манай мөнгөний группүүд болон пэйжүүд дээр аягүй их асуудаг юм аа яг энэ мөнгө тармаар байна гэсэн тий. Яг мэдээж хүн болгол нөө ургамал шиг удаад ингээ тари энийг тарьчихъя гэж бодоод ах шүү. Тэгэхээр яг мэдээж нөө манай мөнгө чаргалын яг зориод байгаа зүйл маань миний харж байгаагаар хэдий мөнгө тарих процесс нь өөрөө easy боловч яг энэний зөв экосистем тэр гинжин хэлхээ кластерын системийг бий болгож ижил тэр easy зүйл мөнийг хүм болгонд хүртээмжтэй болох гэдэг. Тэгэхээр хамгийн гол нь эхлээд энэ кластерын системийг яг энэ эрүүл зөв өөрөө ингээ бие дагаа явуулдаг энэ системийг эхлээд нутгшуулах гээд тий энэ дээр нь ихний ээлжинд одоо энэ төслөөр дамжуулаад хүмүүсийг бий болгох гэдэг шүү дээ. Яг ингээд үрийн шигт гэж тарих гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө яг энэ төсөлд ч юм уу ер нь энэ цаашдаа мөнгөний бизнес эрхлэе гэсэн хүмүүс ер нь хандаж хэлвэл хаашаа холбогдох уу те ер нь яах ёстой вэ гэдэг дээр зөвлөгөө өгвөл их олон хүмүүс их сонирхож асуудаг байхгүй энэ тийм ингээл постн доор мөнгө тармаар байна мөнгө тарихын тулд яах вэ гээл те яг одоо газар тариалангийн ажил дуусаа тий ургац сураалт дуусаад инхээр л бидний одоо ажлын шин цикл эхэлдэг байхгүй сүрэл гарлаа тий Улаанбаатарын сүрэл гарлаа ажил яг эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бидэд сая энэ жил одоо аргалант руу 2 ч одоо тариаланчтай холбогдоод сүрлийн асуудлаа хамгийн ойрхон зам шулуун аргалант байж болох юм байна. Аргалант дээр бид нэр очиж уулзаад яг ингээд
та хэд нөөцлөрөө би жилийн туршид авнаа тий. За санхүүг шийдэх юм бол бид нар бөөнд нь авнаа. Гэтэ хадгалах газар бид нарт яг одоо толгомцсон асуудал болоод байна гэд ингээд тохиролцоод ямар ч гэсэн жилийн туршид эндээс ингээ авахар болоо. За дараагийн ээлжинд баян чанарны ой нөхөрлөлтөй холбогдоод ус модоо татаад ингээд бэлдэж байна. Бэлдээд дуусчлаа. Цас орохоос өмнө гээд тэгэхээр зэрэг ингэж ажил бол эхэлдэг. За мөөг үйлдвэрлэгч мөөг одоо ургуулах сонирхолтой иргэдийн хувьд бол манай дээр хандаад тийм ээ 2 янзын сургалтыг аваач. Нэг нь бол одоо гэртээ сүрлэн дээр хясаа мөөг тариалах технологи гэсэн сургалт байгаа. Тэгэхээр тэр бол бичил арай жижиг тийм одоо өөрийнхөө өрхийн хэрэгцээтэй юм уу эсвэл хоббитэй хүмүүс байгаа ш тийм. Энийг хийгээд сурчих юмсан гэсэн өсөлттэй хүмүүс байгаа ш тийм. Тэр хүмүүс бол ингээд энэ сургалтыг аваад за бид нар бас дадлагыг нь одоо төлөвлөдөг болж байна. Дадлага үйлдвэрлэгчтэй ингээ холбоо дадлагыг нь зохион байгуулж болох юм ингээд ярилцаад явж байна. За тэгээд энэ сургалтыг аваад уншаад хийж үзээ зөвлөгөөгөө аваад тий ингээд хэд оролдоод өөрөө ингээд сурах хэрэгтэй байна тий. За ингээд мөөгөө ургуулад гараад ирэх юм бол одоо илүү гарсан мөөгийг бид худалдаж авах бэлэн байна. За энэ сургалт бол 169 сая төгрөгийн үнэтэй. За тэгээд нэг өдрийн сургалт байгаа, онлайн бас байгаа. Тэгэхээр сургалтаа авлаа, үргэлжлүүлээд дадлага хийн, зөвлөгөө хийн. За дадлага зөвлөгөөн дээр бол үн төлбөр байхгүй. Нэг ийм сургалт байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө хүн бол бүх юмаа мэдээд авч байгаа. Бүх юмаа мэдээ тийм. Мөөг ба эрүүл мэнд яагаад бид мөөгийг тарих хэрэгтэй? Мөөг үйлдвэрлэх процесс гэж юу юм те? За яг сүрлийг ашиглах технологи тэ хідэн грамм хідэн ус яах юм тийм үү. За тэгээд түүн зориулсан ажлын байр тоног төхөөрөмжийн хэрхэн яаж бэлтгэх юм. За нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцох гэх хамгийн сүүлийн хэсэг байна. Тэ яг хідэн граммаар ороод тэрний ямар үнэтэй хаанаас судалдаж авах юм тэ хідэн килограмм мөөг ургах юм. За ингээд энэ нэг цогц хичээл байгаа. Энэ хичээл маань хэр тогтмол болдгоо хүмүүс нь бүрдэж байгаад болдгоо эсвэл яаж байж байгаа. Одоо хаашаа яаж холбогдож энэ сургалтанд орох одоо жишээ нь өөрөө нэг бүртгүүлэх юм уу те тэгж нэг өдөр бодол болох байх л та тийм үү. Тэгээ энэ сургалтыг болохоор бид нэр эхлээд зар тавьж хийгээдсэн сүүлдээ зар тавихгүй гэдэг. Одоо жоохон зэгцэлнэ. Учир нь юу гэхээр зэрэг сургалт явуулах байрны асуудлыг би шийдээд идэг. Сургалт явуулах гэж байгаа төрөмс байгууллага байгаа. Манай төрөмс байгууллагаар сургалтын байр байхгүй асуудал байгаа гэсэн л та. Тэгээ тэр нь одоо шийдэгдэж байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг яг ингээд зэгцлэгтэй тогтмол ингээд сургалтууд цаашдаа л явагдана. Одоо бол бид нэр сургалтанд сууя гэж бүр зорж бүр утас хангилуулад байгаа хүмүүсийг бол нэгтгээд ингээд онлайнаар хийгээл яваад байгаа. Баян одоо бол онлайнаар бол баян явагдаж байгаа юм шүү дээ. Тэгээ хүмүүс онлайнаар сургалтаа авангуудаа дараа нь боломжтой үедээ ирээд мөөгөө харж үзээд, барьж үзээд, уулзаад, өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулаад те би ийм төлөвлөлчлээ ингэж эхлэх гэж байна. Би тийм надад тийм хэрэгтэй байна ингээд уулзаал яваад. Ерөөсөө толгойд би хэдэн өдөр байнга уулзсан. Энэ сургалтанд нь одоо хамрагддаг гэсэн бол хаашаа яаж холбогдох вэ? Ямар утас ч юм уу, ямар пэйж ч юм уу те? Тийм. Одоохондоо миний утасны дугаараар чи энд харуулж дэлгэцсэн дээр харуулж. Тэгэхээр энэ утасны дугаар руу мессеж өчөө сургалтанд суух гэж байгаа гэд мессеж өчгөр бид буцаад холбогдож байгаа. Мөн юуны энэ ярилцлагын доороос утасны дугаар өгдөж бид нэр холбоо ярьж болох юм тийм ээ. Явандаа цаашдаа сургалтын постоо ингээд хамтраад хийгээд явъя. Юуны за гэртээ мөг тариалах гэж байгаа хүмүүс бол энэ талаа. За энэ бол ихний сургалт. За энэ талаа нэг хэсэг бол хүмүүс байгаа. Эдгээр бол одоо үйлдвэрлэл хийя, бизнес хийя. Арай том хэмжээ. Тийм. За тэгээд өөрөө би бол үндсэн бизнестэй. Бизнесийнхаа хажуугаар давхар юм хиймээр байна, орлого олмоор байна гэсэн хүмүүс байгаа. Зарим нь бол үгүй ерөөсөө энэ бол ирээдүйтэй. Би бол ерөөсөө ингээд өөртөө чи адилхан ингээ үйлдвэр байгуулад компани байгуулад ажилламаар байна. Өөр надад одоо сонирхох юм байхгүй. 5 жилийн дараа бид тэтгэвртэй гарах гэж байна. 2 жилийн дараа тэтгэвртэй гарах гэж байна гэсэн хүмүүсийг холбогддог. Тэгэхээр тэр хүмүүс зориулсан мөнгөний бизнес гэж сургалт байгаа. За энэ дээр бол бид нэр зах зээлийн талаарх мэдээлэл, бүтээгдэхүүний маань онцлог тий энэ мэдээлэл өгдөг. Мөнгө үйлдвэрлэх процессыг нарийн тайлбарлаж өгдөг. За тэгээ хөрөнгө оруулалтыг өгөөж тий. За тэгээ манай салбарын стратеги ийм агуулгаар хичээл орж байгаа. За энэ хичээл бол баг хвчлэн ганцаараа хоёулаа ордог. Яг ингээл тулаал ордог. Энэ чинь бүх миллионерийн бүх мэдлэгийг олгож байгаа. Тийм, ерөөсөө тийм энэ зах зээлээ бид нэр хэрхэн яаж ажиллах юм. Тэгэл нэг үйлдвэрийн байранд ингээл бүтээгдэхүүнээ үйлдвэрлээл тэгэл хүний сэтгэл ханахгүй шүү дээ тий. Цаашаа юу ийх вэ? Дараагийн алхам юу ах вэ? За тэрэн дээр бол бид нэр зүгээр сонирхолж хэлэхэд одоо хүнсний тармил мөг бол одоо 1 кг нь 5 орчим долларын үнэтэй бүтээгдэхүүнийг бид нэр зах зээлд нийлүүлэх гэж байгаа. Гэтэл эмийн тармил мөг гэдэг
дахиад өөр бүтээгдэхүүн байгаа. Энэ бол бидний одоо экспортын бүтээгдэхүүн гэж бид төлөвлөж ажиллаж байгаа. Ирээдүйд төлөвлөж байгаа тийм. За энэ бүтээгдэхүүний үед бол одоо 1 кг $500 ч юм уу байх жишээ нь. Газар тэнгэр шиг болж байна. Тийм газар тэнгэр шиг. Тийм. За. Тэгэхээр ер нь за яг одоо манайхан бол юугаар бол ингээд сургалтанд ингээд хамрагдаад ингээд яаж яана гэж байна. Ер нь одоо яг энэ юу руугаа мөөгөө тарьж байгаа хүмүүс төр ч юм уу. Одоо ер нь та хэд тэр яг энэ төслийг цааш нь ахиулах ч үт юм уу. Ямар саад бэрхшээл юу тулгамдж байна те. Яамаар байна одоо магадгүй төр засгийн зүгээс ч юм уу эсвэл магадгүй одоо бит хоёрын подкастыг үзэж байгаа яг энэ бизнесийг дэмжих боломжтой хүмүүст хандаад хэлэх ч юм уу. Ер нь яавал энэ бизнесийг илүү гоё ингээд үр өгөөжтэй хурдан ахиулах, шат ахиулах ч үт юм уу. Боломж байна. Юу ямар бэрхшээлүүд байна. Хоёул энэ талаар нэг ярил. Ер нь бол аливаа ажлыг хийхэд хамгийн нэгдүгээр чухал зүйл бол баг хамт олон байна тий. За бид бол одоо өнгөрсөн хугацаанд бол одоо мөг тариалах гэж байгаа хүмүүсийг мэдлэгжүүлж, сургаж, хооронд нь холбож тий. Бараг энэ төслийн оролцогчдын 80-90% нь бие биенийгээ 2 жилээс дээш мэдж байгаа хүмүүс. Ингээл ажиглаад холбогдоод яваад байдаг. Ингэсээр гад баг болж байгаа. Тэгэхээр зэрэг баг бол айгүй чухал. Тэгэхээр үйлдвэрлэгчийн баг бол бүртлээ. За сургалт судалгаа явуулах баг бүртлээ. За энэ байгууллагыг удирдах зөвлөл буюу 9 үнэтэй баг бүртлээ. Ингээд ерөөсөө багуудыг л үүсгэн байгууллаа. Одоо бид нар ямар одоо шатан дээр ирсэн бэ гэхээр мэдлэг чадвартай нөгөө баг ажлын байрууд бий болцсон. Одоо яг урт хугацааны санхүүгийн партнерлал юу н хэрэгтэй гэдэг юм байна. Яг энэ үйлдвэрлэлийг дэмжих энэ санхүүгийн үйлчилгээ бүр тусдаа энэ жижигхэн бизнесүүдэд хэрэгтэй байд юм шүү. Санхүүд юу банкны дээр шалгуурууд дээр очиод зээлийн шалгуурууд дээр очиод бид нэр ингээд том жижиг дунд ингээд нэг л зээл дээр ингээд өрсөлдөөл тий. Тэр жижиг бичил бизнесүүдэд ямарч боломж байдгүй юм шүү. Тэгэхээр зэрэг одоо урт хугацаанд төлөвлөж байгаа одоо ялангуяа үйлдвэрлэлийг урт хугацаанд л төлөвлөн. Тэгэхээр урт хугацаанд төлөвлөж байгаа энэ бизнесүүдэд таарсан тийм гоё санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаасай. Тийм байгууллагууд байд юм болов яг одоо энэ дээр бол бид нэр бүр фокуслж ажиллаж эхэлж байна гэж. Урд нь бол дандаа л тэр нэг баг хамт олно яаж одоо технологитой болохгүй ямар одоо хямд зардлаар тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх үү те. За ажлын байруудыг хэрхэн яаж гоё болгохгүй те. Байр байгаад байдаг. Тэгээ бас нэг яг нэг юм ичиг нийцдэггүй халаалт байдгүй ч гэдэг юм уу бохирн байдгүй ч гэдэг юм асуудлууд байгаа ш тий. Тэгэхээр ингээ асуудлуудыг тодорхойлж гаргаж ирээд за тэгээд нийлүүлэлтийн сүлжээ буюу түүхэд материалаа нэг сувгаас авдаг ч юм уу ингээд зохион байгуулалтанд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нарт ерөөсөө энэ төслийг явуулахад бол урт хугацаанд бид нартай хамтарч ажиллах санхүүгийн партнер хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ дээр бол бид нар нийслэл рүүгээ хандаж ажиллана гэж саяны нөө жидүүгийн форум боллоо шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс бол бид нэр тийм ойлголт авлаа. Тэгээд хувь хүмүүс юм уу санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг юм байгууллагуудтай нэг удаагийн зээл өгөө таах биш тий. Бүр ингээд 5 жилийн хугацаанд жижиг багтан жижиг зээлийн нөгөөд өшөө боожуулаад дунд зээлдэгч болгоод боожуулаад экспортын үйлдвэрлэгч болоход нь том зээлийн нөгөөд ингээд боожуулдаг ийм урт хугацааны л одоо партнер хэрэгтэй юм шиг байна. Тий. Тэгэхээр тийм партнераа олчих юм бол бас айгуугүй хэцүү одоо ерөөсөө ажил тийм ингээд явна. Бид нэр бол одоо 1 сарын 1 гэтэл яг энэ төслийн бүтцээр ажиллаад эхлэн гэсэн зорилго тавьсан байж байна. 22 оны 1 сараас уу тийм. Наан бэлтгэл ажил хийж лээ. Өөрсдийнхөө ингээд нөөц болцоогоор ажиллахад бол урт хугацаа орж байна тий. Санхүүгийн партнертайгаа ингэж ажиллаж эхлэх юм бол бид нэр маш их юмнуудыг юу яа. Тэгээ нөгөө талаасаа би энэ манай энэ үйлдвэрлэгчид бол маш гоё юм санхүүгийн мэдлэгтэй юу л боловсралтай тий. Яг л санхүүгээ бизнесийнхаа энэ санхүүгийн хэсгийг маш гоё аваад явдаг тий. Төлөвлөдөг, тооцоолдог, зөв тайлгандаг тий. Ийм хүмүүс байгаасаа тэгэхээр санхүүгийн партнер маань ганцхан зээл өгөө зогсох биш. Тэгээ энэ хүмүүсийг ингээд бойжуулмаар шүү дээ. Тий. Одоо тэгээд энэ төрийн бас болж одоо Монголын тармил мөөгний нэмүүртгийн сүлжээ төрийн бас байгуулагдаад одоо энэ кластер бол ингээд энэ ажлуудыг хийгээ явж байна. Тэгэхээр энэ байгууллагт нь бас яаж ийсэх үү, ийсэй гэсэн сонирхолтой, холбогдъё гэсэн сонирхолтой хүмүүст хандаад нэг мэдээлэл өгч. Монголын тармил мөөгний кластер гэдэг Facebook пэйж байгаа, манай байгууллагын пэйж байгаа. Тэр пэйж дээр бол бид нэр постууд бол орсон л доо. Мэдээлэлүүд өгөөд явдаг. Ер нь бол онлайнаар ингэж анкета бөглөнө, өргөдлөө гаргана тий. Ингээд за мэдээч хэрэг одоо энэ байгууллагын гишүүн болоход бол гишүүнжлийн хураамж гэж бас төлж таарна.
За тэгээд төлбөртэй болон төлбөргүй сургалтуудаа авна. Эхлээд нөгөө өөрөө ур чадвартай болно тий. За магадгүй хамтарч төсөл мөслөө бичээ зээл мэлээ аваад компани байгуулна гэх юм ингээл алхам алхмаар л явах бах. Бид нар бол одоо эхний энэ төслийн одоо хисам мөгний үед бол төслийн 10 оролцогчдыг бол ажлыг ингээд эхлүүлэн нэлээд бойжуулаад явж байгаа. За 2 сарын хугацаанд бас нэлээд сургалтууд одоо өгнө. За ингээд ажил эхлэхэд бол сургалтаа авсан байна. Хувийн хөгжлийн сургалтууд байна. Мөгний технологийн сургалтууд байна. Бизнесээ хэрхэн яаж авч явах вэ? Бизнес эрхлэх сургалтууд байна тий. Тэгэхээр зэрэг энэ цогц сургалтуудаар одоо оролцогчтой бойжуулна гэсэн юм төлөвлөгөө тавьсан ингээд байж байна. За үүнээс гадна бол 22 онд бид нэр Эрдэнэт дархан. За говь сүмрээс асуул санал ирээд байна ингээд энэ төслийн одоо Б хувилбаруудыг бол явуулах юм төлөвлөгөө байна. Тийм. За ямар ч байсан төрийн бас байгууллага маань их ажлуудыг төлөвлөж байгаа юм байна. Бас хүндрэл бэрхшээлүүд ч байгаа юм. Ялангуяа санхүүтэй холбоотой. Тэгэхээр энэ бүх ажлууд нь бас бүтэмжтэй байгаад энэ том төслүүд маань хурдан ингээд эхлээд одоо ажиллаад эхлэх болтугай тий. Олон хүмүүс маань олон бизнес эрхлэгчид мөнгөний салбарт төрөөсэй гэж одоо хүсэж байна. Одоо манай мөнгө CGM-ийн хувьд ч гэсэн бас маркетинг сурталчилгаа тий мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, таниулах энэ тал дээр бол одоо хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ ажлаа ч гэсэн энэ 7 хоногс ингээд идэвхжүүлээд явна. Тий. Тэгээд өөр чинь зүгээс одоо подкастныхаа төгсгөлд нь нэмэлтээр одоо хэлэх ямар мэдээллүүд байна. Магадгүй миний асуугаагүй өөрөө чи ярих гэж бодож байсан зүйл байвал тий. Юуны ямар ч байсан өнгөрсөн хугацаанд одоо арт директэд нөгөө мөгний талаарх мэдээллийг сайн дураараа түгээж тий цаг зав зарцуулж ясанд баярлалаа. Тий. За юуны хувьд бол ажлын хувьд бол одоо яг энэ үйлдвэрлэлийг гоё үнэхээр үйлдвэрлэгч ус болох гээд байгаа маань үйлдвэрлэгчтэй яг ингээд фокуслж зориулсан ийм бодлогоодыг явуулаасай тий бити дэр нөгөө одоо худалдааны салбарынхантай үйлдвэрлэгч хоёрыг л зэрэгэл аажил нэг зээлийн шугам яачаад байгаа байхгүй юу. Гэтэл тэр лангуутай борлуулалт хийж байгаа тий үйл хөдлөлтөд чинь зээл аваад явна штэ. Саяны тэр 2 их 80-ийн зээл бол үйлдвэрлэгчд хүрсэн нэстэ байхгүй. Би үзэж байна тий. Тэгэхээр зэрэг ийм үйлдвэрлэгчдэд зориулсан тусгай тийм санхүүгийн үйлчлэгийг гаргаач ээ. Тий. Тэрэн дотороо бичил дунд гэдэг ингээ бас ялгаач ээ. Үнэхээр үйлдвэрлэгч орон болох шаардлагатайг бол бүгд л ойлгоод баймаар байна. Тэгээд яг энэ дээр бол хийгдэж байгаа ажлууд хэцүү байна. Цөөхөн байна. За. Ингэж л ярих гэдэг шүү дээ бүгд. Зүг. Яг зүг. Наа чи яг нөгөө толгороод байгаа тийм бодлогын асуудлууд байна. Яг нөгөө бодиттой дэмжих ёстой сектор рүү мөнгө очихгүй байна л да. Тий. Тэд нар чинь ингээл нэг тэр секторуудад дэмжиж мөнгө оруулах юм бол тэд нар чинь богинохон хугацаанд ингээ хөл дээрээ босоод тэгээ цоо шин одоо хүнсний юм бүтээгдэхүүн одоо бий болдог. Тэгээ магадгүй тэр нь цаашдаа хөгжиж ирэхлээр экспорт руугаа хандсан. Долларыг эргүүлээд авчрах тэр бизнес рүү орох бүрэн ирээдүйн боломж нь харагдаж байна гэсэн үг шүү дээ тий. Яг энэ нарийн ногоо үйлдвэрлэгчдийн хувьд бол жишээлбэл технологийн үнэлэхгүй, брендингийн үнэлзээлэхгүй, дахиад тэр өвлийн үлэмж ч юм уу тэр нөгөө зариулж ярьсан тэр мөнгөө зарцуулаад барьцсан байгаа юмнууд нь буцаагаад нөгөө барьцаа хөрөнгө олж чаддгүй. Ингээд нэг нөгөө санхүүгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа асуудал байдаг шүү дээ. Тий. Тэгтэл яг ингээд оросоц авцсан бол тэр нь юу хөрөнгө болоод байгаа байхгүй тий. Гэтэл бидний энэ ялангуяа энэ нүдэнд харагдахгүй байгаа энэ хөрөнгүүд ерөөсөө санхүүгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа нь айгүй харамсалтай байхгүй юу. Үнэхээр зах зээл дээр танигдсан брэндэд нь тэр патентын үндэслэл зээлийн гаргал та. Тийм үстэй. Тийм байхгүй байгаа нь айгүй харамсалтай байна. За тэгээд энэ удаагийнхаа подкастыг хоёлаа ингээ өндөрлөе. Бид хоёрын подкастын сэдэв бол одоо яг энэ нэм хүртгийн сүлжээ нөгөө Монголын таримл мөгний нэм хүртгийн сүлжээ төрийн бас байгууллага болон энэ хэрэгжүүлж байгаа кластрын төслийн талаар мэдээллүүдийг иргэдэд илүү ойлгомжтой болгож өгье гэж шийдэж энэ хүү подкастыг хийсэн. Тэгээд энэ подкастт маань хүрэлцэн ирсэн мөөчтэй баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. За тэгээд подкасттай холбоотой зарим зүйлүүдийг одоо доорх текстэн дээр нь нэмэлтээр одоо оруулчихна подкастынхаа доор. За ингээд энэ удаагийн подкастаа өндөрлөе. Баярлалаа. Жил
жил болгон нөхөн төлжиж ургаж байдаг энэ баялгаа л Мөө гэдэг энэ гайхамшигтай зүйл рүү монголчууд манаас дэлхийдээ хөл нийлүүлээд орохгүй бол Энэ тосондоо бол манай Монголд чинь 12 зүйл байгаа шүү дээ. Нэгийг дээш нь хаваад тавьчихдаг. хөрс механик гэмтэлд ороход тэр нөгөө мөөг ургаж амжихгүй гэмтэх. энэ сайтын зорилго бол ерөөсөө таны мэдүүлэгтэй мэдээллийг хүргэх юм. Үнэлжүүлчих юм бол Нобелийн шагнал авах хэмжээний тийм алдартай болчиход байгаа байхгүй юу? Мөг зөвлөж. Одоо энэ манай Монгол салбарын дэд бүтцийг л бид нар бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр дэд бүтцээр эдийн засгийн ямар их ажилт холбогдолтой байгааг нь бид яриад өгч шүү дээ. Мөөг бол одоо гайхамшиг үүрэгтэй махнаас 2-3 дахин